За юу яцгаанда 2025 оны 4 сарын 29-ний өдрийн мэндийг хүргье. Энд одоо орой 10 цаг болж байна. Сан Францискод ерөөхдөө өнөөдөр ч ингээ бага ажиллаж байгаад тэгээд одоо амрах гад трака парклцсан. Ингээд сууж байна. За шинэ сонин гэвэл өнөөдөр би нэг дийлрийн гадаа очиж машин авах гэж байгаад тэгээ хөдөлгөтөө нэг юм болсон. Яасан бэ гэхээр дийлрийнхээ өмнө зам дээр нь очиж зогсоод тэгээ дийлэр рүү орчоо буцаж гарч ирээд яг уул нь бол трак парклсан газар маань бол яг л зориултын паркинг байсан. Гэхдээ нэг юм нь юу вэ гэхээр яг намайг хурж ирээд тэнд парклахад миний яг өмнө нэг машин байсан баггүй юу. Тэгээд энэ ямар энэ багийн нэг механик машиныг бүр гаргаж чадахгүй түрүүнээс хойш бүр орилууллаа өрхөө. За тэр яг тэгээд миний өмнө нэг машин зогсож ирсэн. Уул нь бол ингээд зам дагуу битүү паркинтай. Хэрвээ тэр машинаас би жоохон хойхон навд тавьсан байсан бол дийлэр рүү ордог нэг жижигхэн замыг хаачих гэсэн байхгүй юу. Тэнгүүд нь би урд байсан машинтай жоохон шахаад тавьсан. Тэгээд дийлэр рүү орчоод босож гарч ирээд трак руу шууд орж суугаад одоо юу гэж хэлэх юм бэ? Одоо өөр ичмэрч юм шиг. Одоо намайг үздэг хүмүүсээс юу гэж нуух вэ? Юунаас нь жижиггүй тийм ээ. Тэгээд трак руу орж ир суугаад шууд урагшаага хөдлөөд урд байсан машина харалгүйгээр ягаад гэх юм бол одоо миний тракны хамарч нь ийм өндөр. Тэнгүүт тэр машин бараг иймэрхүү намхан байгаа байхгүй юу. Анх ирж зогсохдоо машин байна да гэж харчаад хойноос нь алхаж ирээд тракныхаа урагшаага хөдлөхдөө нөгөө машинаа мартаад кабин дотроос харагдахгүй. За ер нь юу болсныг одоо бичлэгнээс харуулъя заяа. За нэг ийм болсон байдаг юм аа. Саяны дээр үзсэн бичлэг бол тэр яг хажуудлынх нь бизнесийн камерт бичигдсэн байсан. За тэр бизнес нь ямар газар байсан бэ гэхээр би одоо тэр саяны машиныг ингээд түрж штэ тэ. Яг ингээд би хөдлөө явхад бол надад бүр юу ч мэдрэгдээгүй. Энэ том трак чинь ер нь юм мэдэгдэдгүй юм байна. Чимээ сонсогддгүй юм байна. Гэтэ яг миний бодлоор нөө хойноос нь ингээд зүгээр бараг түрээд явчихж байгаа болохоор яг мөргөөгүй тийм болохоор кабин дотор бол юу ч мэддэггүй яг үнэ хэлэхэд. Тэгээд яг би сүүлд нь мэдээлэл шууд зогсоол тэгсэн чинь тэр хажуудлын бизнесээс буу нэг хятадууд гарч ирж байгаа байхгүй Азууд гарч ирэл ингээд толгоон болгоогоо барайл нэг багийн бүр өстө нэр oh my god өстө нэр бурхан минь өстө ийм юм болоод байгаад итгэхгүй байна гэдээ орлоо. Тэгэл би яг мэдчихэж байгаа юм чи за энэ л яг эзэн юм байна да гэдэг. 2023 оны Supra би ч бас яг дотроо бүр ингээд шокнд орчиж байгаа юм чаа. Гарч ирж уулзаад нөгөө багитай стуушлараа тэгээ би хэлж байгаа юм чаа. Угаасаа яг юу болсныгаа. Тэгвэл тэр хүмүүс ч ойлгохгүй юм чи яаж ямар тэнийг новшин гэхлээр ийм юм хийж байгаа юм бэ гэд. Тэгээ би яг үнэнгээл хэлсэн л та. Би уул нь бол анх ирж чиний хойно зогсоход за энд нэг урд машин байгаа даа гэж бодцоод тэгээд дийлэр рүү орчоод тракныхаа хойноос алхаж ирээд шууд кабиндээ суугаад урагшаага хөдлөхдөө урд байгаа машина мартцсан. За тухайн үед бол би нэг уц мцаар яриа явжсэн юм а. Бас жоох ингээд анхаарал сарнцсан. Тэгэл кабин дотроос юу ч харагдахгүй нөгөө машин ингээд нэлээд доор. Гэхдээ мэдгүй одоо яг бодоход ингээд харагдчихсан ч юм уу ч юм уу. Ямар ч ингээл урд бол нэг саад дотгор байхгүй байна л гэж надад бол бодогдсон. Тэгээ би тэрийг ингэж тайлбарлаж хэлээд яг ийм боллоо үнэхээр уучлаарай гэж. Тэгээ нөгөө Аз чинь
бүр юу болоод байгаад итгэхгүй байна энэ тэргээд орилоодсэн. Тэнгүүт нь би бас гайхаад тэгсэн чинь яг тэр нөгөө нэг хажуудлын тэр парклцсан тэр Supra парклцсан байсны хажуудлын тэр бизнесийн тэр камерт бичигдсэн гэдэг байгаа. Тэр бизнес нь юу юм бэ? Машин засрын газар. Яасан гэсэн чинь тэр Supra-г бас араас нь яг тэр жолооч талаас нь хурж ирээ мөргөцсөн гинэ. Урд нь. Тэгээ мөргүүлчээд тэр засварын газарт яг засуулчаад гаргаж ирж яг хажууд нь тавьчаад дотор нь одоо тэр нөө бичиг цаас тооцоогоо хийжсэн юм байжсэн. Тэгээ байжсэн чинь би мөргөцсөн. Тэгээ нөгөө хятадчин бүр өстө сонин царайлаад энэ өстө нэр бараг л мууяр яст чөтгөр шүгсэн машин байна гэдэг. За тэр мөрийн ч яг зүг зүгээр сайхан ингээд ажиллагаа явьжсэн чинь гівгүнд өөрийнхөө одоо хэмгээд за би энийг бол нэг руки шин жолоочийн хэмжээний тийм алдаа гэж хэлэхгүй байна. Хүн ер нь бол ялангуяа одоо энд байгаа энэ тракны ажил хийж байгаа бас монголчууд залуучуудаа хэлэхэд одоо бидний энэ барьж аваад байгаа машин чинь бид нар чи ялангуяа одоо ингээл 40,000 километр явж байна. Байнга эрсдлийг бас тээж байгаа. Жохон ингээл сэрэмж одоо анхаарал ингээд сарнихад ер нь том асуудал орж болдог шүү гэдэг юм бас нэг үлгэр жишээл болж байгаа мó гэж бодож байна. Зүгээр л нэг анхаарал ингээд сарнцсан уцаар ирж исэн. Дээрэс нь бас жоохон хайн ганцсан. Нэг тийм л юм боллоо. Анх шин жолооч байхдаас алдаа гаргадаг байсан ч гэсэн бүх хэмжээг дээрээ айгүй сайхан явж ирсэн. Тэгсэн чинь өнөөдөр нэг юм боллоо. Засварын газар руугаа бараг болон ир гэж ороод би одоо видеон дээр бас харуулсан заяа. За одоо дахиад асуулъя гэсэн чинь нөгөө нэг хүмүүс ч юм уу гайхаад юу болов яава ивэ гэдэг. Угаасаа хин ч утсан тийм байгаа сте. Дөнгөж машиныг засчлаа. Араас нь мөргүүлсэн машиныг засаад ингээд дотор нь төлбөр тооцоо хийх гээд байж хат нь бас нэг багийн үржирээ мөргчлөө. За буцаага шууд засвартаа оруулъя. Гэт хэлэхлээр чи бүгд шоконд орт юм байгаа сте. Тэгээд тэр Supra-гийн нөгөө нэг эзэн болохоор бас хятад. Тэр засварын газараас нь бас хятад. За хятад гэхээсээ илүү Азууд байгаа юм чинь. Тэнгүүд нь би бас дотроо баярлсан л та. Яагаад гэвэл Азууд чи ер нь бол Азуудтай бас илгэмсэг байдээ. За баг худалчууд баг монголчуудтай илгэмсгээс илүү одоо өөр нэг Аз биднийг хурж ирээд одоо нэг асуудал гарлаа гэж бодоход ер нь бол Азуудтай айгүй илгэмсэг байдээ. Тэгээ би бас дотроо бас жоохон тайвшраад. Тэгтэл энэ ч одоо тэр 2024 оны Supra гэдэг чинь те бас засвар хийгдэхэд жоохон үнэтэй л тусна гэж бодож байсан л да. Тэгээ нөгөө багид чинь мэдээлэл өгөөд өөрийнхөө үнэлгэний зураг морог инээтрэг өгөөд. Тэгээ би эсвэл үнэхээр уучлаарай. Одоо би өөрийгөө бол өстой нэрэ бараг л хараад зүгч чинь муухай юм боллоо. Өстой уучлаарай. Тэгээд чи юу засварын газараас үнэлгээг нь авчаад над руу хэлээрэй гэд. Тэр үнэлгээг нь явуулахаас өмнө би бас өөрөөс нь асуусан л та. Яагаад гэвэл яг тэр хэсгээ бас засуулсан гэхлээр нь ер нь ойролцоогоор хэд болох вэ гэсэн чинь за ер нь бол нэг 10,000 доллар 10,000-аас жоохон доошоо байж магадгүй. Тэгээд тэнгуут нь тэгэл бас нэлээд хэцүү болсон л та. 10,000 доллар ч гэх шиг. Тэгээд надлуу нэг 2 цагийн дараа нөгөө нэг засварын газар чинь юу үнэлгээгээ өгсөн бидэр цохоо гэдэг. Тэгсэн чинь 4,400-аад долларын юм өгч юм л та. $4,400 гэдэг чинь монголоор хэдэн ч төгрөг юм тийм ээ. За монгол руу шилжүүлээд яах вэ? Тэгэд өөрийнхөө нэг жоохон сонор сэрэмжгүй байдлаасаа болоод одоогийн момент нь хичнээн одоо ингээд ажиллагаа сайхан явж байгаа ч гэсэн дараагийн моментод бас том өрөнд орж болдог. Нэг бол хин нэг хохирох тийм том эрсдэлтэй
ажил хийгээд яваад байгаа л да. Гэхдээ одоо яг нэгэд болсон угаасаа хариуцлага өөрнө одоо нэг засварынхаа газар авчид өгсөн байгаа. Тэгээд нэг 7-оос юу лээ 7-оос 14 хоногийн дотор засаа дуусна. Ямар ч хэлээс засвараас яг гарсныхан дараа эзэн ирж авахаас өмнө мөнгөний төлөөр өгсөн. Тэгээд $4,400 гэсэн. Тэгээ өнөөдөр сайхан ажиллаа хийж явж байгаад $4,400 өөрөнд орчлоо. Гэтэ яг уу тэгээд хороодлын юугаар тусгаш. Ямарсан тэгээд алдаан дээрээс суралцсан. Одоо тэгээ бодоод байна. Хөдөлгөөс өмнө болох нь хамраа бүр ингэж дээшээ босож өнгөж харж ид юм уу. Тийм ээ. За тэгээ өнөөдөр нэг иймэрхүү өдөр боллоо. Яг тухайн үед бол жоохон сэтгэл санаагаар нэлээд унсан. Гэтэ би чи энэ ажлыг бас хийгээд удаж байгаа. Жижиг шажиг том асуудал зөндөөл орж ирсэн. Одоо л харин гайг болчлоо. Угаасаа тэгээд нэгэд болсон. Юм чинь ямарсан даваад гарна мөнгөний төлнө. Хохирлыг барагдуулна. Ягаад гэвэл миний 100% буруу. Тэгээд одоо энэ Америкт ч байна уу, Европт ч байна уу, хаач байна. Ер нь том тракны бас те адилхан ажил эрхлээд явж байгаа. Бас Монгол ахын дүүстэй гэж хэлэхэд сонор сэрэмж байнга байх ёстой тийм ээ. Маш хариуцлагатай ажил хийж байгаа гэдгийг мэддгийн мөртлөөсөө тэгэл бас байнга анхааралтай байхгүй бол жижигхэн юмнаас болоод бас том асуудал үүсэж шүү гэж. Тийм болохоор аль болох ер нь байнга тэ анхааралтай маш нягт хянуур хийх ёстой гэдгээ хэдүүлээ байнга санаж явахгүй бол жижигхэн юмнаас болоод том асуудал үүсэж шүү. За тэр яг ч гэжтэй бас нэлээд том асуудалтай $4,400 өрөнд зүгээр санаалгүй явж байгаад орно гэхлээр бас хэцүү. Тэгэл болдгийн болоод өнгөрсөн юм байгаа. Тэ бас нэг том эрсдлийг бас илүү том эрсдлийг надад хаасан ч юм лөө. Тэгээд яг одоогийн байдлаар бол Сан Францискод байна. Энд нэг Манхэттен гэдэг одоо миний бичлэгийг үзчихсэн хүмүүс бол мэдж байгаа бах та. Том дуудлага худалдааны газрын гадаа ирсэн байж байна. Одоо энэ сангаас маргааш би Сиэтл руу явах. Одоо тэгээд зуны үйлрэл эхэлж байгаа. Тийм болохоор Сиэтл гэдэг нэг гоё газар руу явж эхэлнэ. Энэ жилийн хамгийн анхны удаа маргааш би Сиэтл руу явах чинь. Тэгээ сайхан ажиллаад байна да. Улам сонор сэрэмжтэй. Тийм ээ. Эрсдлээс тэгээд аль болох сэргийлэх арга хэмжээнүүд аавн да. За дараа уулзлаа баяртай. Нэрэ эпизод шинэ бүтэн эпизод яг одоогийн байдлаар бол хийгдэггүй байна. Түр зурдаа бас нэг жоохон завсарлага авъя гэж бодсон. Яагаад гэвэл ойрд бас тракман идрээд бас бус нэг жоохон жижиг шажиг асуудлууд байгаа. Сиэтлийн нэрэгэд бүр гоё байгальтай, гоё газруудаар явхлаараа нэгж сайхан жигдэрч хагаад тэгээд одоо сизон баг 2 гэж эхлүүл бас зүгээр юм шиг байна те. Юу л одоо чи би чи 7 дугаарыг зэн гэж чи яг чи энэ их ажлын хажуугаар давхраас нэг надад ажиллаад байхгүй. Тэгвэл нөгөө нэг үзэж байгаа хүмүүс маань надад байн маш гоё урны үгнүүд хэлдэг, комментээр үлдээдэг, мессежээр бичдэг. Болохоор тэгээд улам их урам аваад сайхан цаашдаа бүр гоё илүү гоё бичлэгнүүд хийх гэж байна. Ямар ч ажил хийдэг байсан. Монгол ахын дүүстэй, сонор сэрэмжтэй, болгоомжтой явцгаар гэж хэлье. За тэгээд наваад дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Энэ өдрийнх нь ажил амьдралд нь амжилт хүсье. Peace.